сайн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 5 гараг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орон 18 цаг тэг 2 минут болж байгаа юм байна. Өнөөдрийн Монгол комент нэвтрүүлэг үзэгч та бүхэнд ТV студийн 1-р сураг таны радио FM 103.6 дэлгөөнөөр шууд хүрэхэд бэлэн боллоо. Улс их оронд яригдж хилэгдэж байгаа гол асуудлуудыг мэдээллийн тэргүүлэх сайтуудын нүүр хуудсан дээр бичсний төснөр үзэгч та бүхдийн санд оролцоотойгоор ярилцъя гэсэн бодол байна. Монгол комент нэвтрүүлгүүдэд хаяглагдж байгаа захидал бас нэлээд ачаал хандлагатай болцсон учраас ерөнхийдөө өнөөдөр бас Монголын комментчдоос Монгол орны өнцөг болон бүрээс ТV студиэс Монгол комментэд гэж хаяглаж байгаа захидлуудыг тодорхой хугацаанд нь уншаад явъя гэсэн бодол байгаа. Эхний асуудалтай холбогдуулаад бас иргэд олон нийтийн зүгээс бас байр суурь, эсэргүүцсэн гарын үсэг, мэдэгдэл сэлтээ илгээгээд эхэлж байна. Сүүлийн үед бас нэлээд өндөр авч яригдаад байгаа хүүхдийн урлан бүтээгдэхүүн ховчлын асуудлаар тэнд сурж байгаа сурагчид бас эсэргүүцлийн мэдээллийг Монгол комментэд бас хаяглаж ирүүлсэн байна. Ямар ач холбогдолтой байдгийг, юу зааж сургадгийг, хинт хэрэгтэй, хинт хэрэггүй байдгийг гэдгийг яг тэнд сурж байгаа хүүхдүүд мэднэ гэдэг утгаар нь бас энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж өгье гэсэн бодол байгаа. За, хувьчлалтай холбоотой өнөөдөр бас ямар асуудал яригдсан гэхээр нийслэл Улаанбаатар хот эрх хонд хувьчлах чагсаалтанд 20 объектыг оруулж байгаа юм. Энэ зөвхөн хүүхдийн урлан бүтээх төв биш, үүн дээр нэмээд нөө улсын спорт сургалтын төв буюу нэг улсын нийслэл Улаанбаатар хотод байгаа ганц одоо төв бассейн бас зарчий гэж байгаа юм. Ер нь зарчий. Тэгээ хувьчлалаас бас нэг олох орлогондоо нэг хідэн төгрөг гэлээ байсан ч байна лээ. Мөнгөн дүнгээр нэг хідэн төгрөгийг л тэр 20 объектоос 20 барилга байгууламжийг хөвчлөж нийслэлийн төсөвт 46 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж байна. 46 тэрбум төгрөг олохын тулд 20 объектыг хөвчлөх гэж байна. Гэхдээ энэ зөвхөн одоо нэг баригдсан балгас объектуудын биш. Объектуудын биш. Энд өдөр тутам үйл амьдрал үргэлжилж яадаг. Өдөр тутам одоо өсч гэгэрх тэр боломж олцоог хүүхд залуучууд олж авдаг. Уут чадварын хувьд, оюун санааны хувьд хөгжиж дэвшижээдэг тэр байгууллагууд зарагдах нэ үзэгчтэй. Энийг бол одоо нууц хаахгүй хэлэх нь зөв юм байна. Усан бассейн, урлан бүтээх төвгээд ерөнхийдөө Монголын хүүхд залуучуудад бас нэг байг гэж нэг үлдсэн нэг цөөхөн хідэн одоо нийслэлийн өмчтөй энэ байгууллагууд бол зарагдах ийм асуудалтай тулаад ирсэн байна. Автобус нийтийн тээврийн үйлчлэгээр эхэлж байгаа байгууллагууд жолооч нарын зөв бус үйлдэл бас хэрэгс хэтэрж байгаа асуудал өнөөдөр мэдээллийн цахим сайтуудаар дахиад үргэлжилдэг. Ерөнхийдөө өнөөдөр Яармгийн гүүрэн дээр гарсан автобусны осолтой холбогдуулаад нийлээд энэ 7 хоногт бол үндсэндээ нэг өдөр алгасалгүй автобусны осол болж. Өнөөдөр болсон осолд 7 хүн гэмтсэн байна л. 7 хүн. За, ерөнхийдөө сүүлийн нэг богинохоо хугацаанд автобусны жолоочтой холбоотой 32,000 орчим ийм дуудлага замын цагдаагийн байгууллагт ирсэн байна. 32,000 дуудлага. Эдгээрээс 80 гаруй хувь нь тухайн автобусны жолоочийн буруутай үйлдэл гэдэг нь батлагдаад холбогдох хуулийн хариуцлагыг хүлээлгээд явсан байна. Энэ болохгүй байна гэдэг зүйлийг л одоо бодохгүй шүү дээ. Нийтийн тээврийн үйлчлэгээнд явж байгаа автобус компаниуд 32 зөрчил гаргасан байна. 32,000 зөрчил. 32,000 зөрчил гаргасан. Зөвхөн өнгөрч байгаа энэ өдрүүдэд өдөр тутам гаргасан автобус мөргөлдсөн. Айлын хашаа дайрж орсон. Автобусны буудлын дээр байсан 15 хүнийг дайрсан. Яармгийн гүүрэн дээр осол гаргасан гэд энэ үйлдэлүүд хоногийн завсаргүй болж байгаа. Өчнөө гоё сайхан юмыг энэ нийтийн тээврийн салбарт хийж үзэх гэж туршиж энэ болгонд нь өчнөө мөнгө төгрөг зарж байгаа асуудлыг чинь үр дүн гарахгүй байна гэдэг зүйл өнөөдөр мэдээллийн цахим сайтуудаар бас яригадаад явж байна. За, нэг хэсэг чимээгүй байсан нэг зүйл өнөөдөр үнэлцүүд ихэлсэн юу гэхээр Улаанбаатар хотыг хар орон лөөнүүлэх тухай асуудал. Дахиад яриад эхэллээ нөгөөд. Их л баян байгаа тийм л дүр зураг Монголын төр засгаас харагддаг болчлоо. Монголын төрийн түвшээдийн амнаас их л тийм мөнгөтэй байгаа хүний яриад гардаг болчлоо. Хотоо нүүлгийг нь одоо хар орон лөө нүүцгээе. Тийм боломжинд нь яагаад нүүгээгүй юм? Дахиад тийм болцоо огт олдохгүй юм уу? Хар орон алгуулчих гээд байгаа юм уу? Эсвэл Улаанбаатар алгуулчих гээд байгаа юм уу? Ерөөсөө ойлгомжгүй юм нөхцөл байдал. Дахиад хотыг нүүлэх тухай асуудал нөгөөдөр болох юм байлээ. Төрийн ордонд юм хилцүүлэг болох юм байна. Энэ дээр Улаанбаатар хотыг хар орон лөө нүүлэх тухай асуудыг дахиж ярина гин. Автобус нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой зүйлийг ярьжсэн тэгэд энтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлэхэд ерөнхийдөө сүүлийн үед бол нийтийн тээврийн ословараас гадна барилгын салбарын хяналтгүй асуудал чинь бас өндөр авчлаа. Зөвхөн он гараад барилгын салбарт одоо зүгээр ажил үүргээ гүйцэтгэж яваад 13 залуу алтай амиа алдчихсан. Ийм мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллага танилцуулж байна. Төсөв мөнгө эдийн засагтай холбоотой асуудал улам бүр хүндэрж байгаа нөхцөл байдлыг их хурл төр засгийн гишүүд өөрсдөө хэлээд эхэлж байна. Улс их орны өмнө тулгамдсан олон чухал асуудлыг ярилцсан хэлэлцээ, хөгжлийн банктай холбоотой асуудлыг яг ус төржүүлэхгүй үнэн мөнөөр нь ярих хэлэхээр
хуралдаа суудаг хүн олдохоо байсныг зарим нь бас өөрсдөө хэлж яриад эхэлж байна. Нөхцөл байдал ерөнхийдөө хүндхэн хэцүүхэн талдаа болж эхэлж байна гэдэг зүйлийг өнөөдөр бас мэдээллийн цахим сайтуудыг уншиж танилцсан улсууд бол илүү тодорхой харна да. За нэмж хэлэх зүйл бас пүүжэд юу байгаа бол тэрийг бас сонсъё. Энэ өнгөрөх өдрүүд бас нэг тийм ноцтой ослоллоо гэдэг энэ яриад байсан гачууртын орд дээр. Гачууртын орд дээр нөө хуваараа алт олборлогчид ороод уулыг синдэж нөхөлж ухаад байгаа гэж асуудал яригдсан. За тэгвэл яг энэ орсон хүмүүсийн хоёр нь одоо дарагдчихсан байгаа юм. Шорон дарагдсан, дуранган дарагдсан асуудалтай байгаа. За тэр хоёр хүнийг аврах гад одоо 3 дахь өдрөө болж байна. Ер нь яг аврах гал баг тулаад оччихсон л юм асуудал байна. Шууд ингээд цөмлөд орсох гэхлээр дээрэс нь улам нэмж нураад амь насанд нь эрсдэл учрах магадaltaй учраас алгуур ингэж хөндөлж алсаас нь ингэж ухах ёстой юм уулуурхан аврах ажиллагаа байдаг юм байна. Тэгэд энэ аврах ажиллагааны хэрэгжүүлж байгаа. За манай сурвалжлах багийн газар дээр нь ажиллаж байгаа. За өнөөдөр оройд бас тодорхой мэдээллүүдийг бас хүргэж өгөх бах. Ямар ч өсөө гацууртын орд дээр хүмүүс амь насаа алдах хэмжээнд гараараа алт олборлогчид ингээд орчихсон байна гэдэг асуудал бас яригдж байна. За 18 цаг 8 минут үзэгчтэй охин цагаа тааруулаад дэлгэцэндээ ойртож суугаараа 5 гарагийн Монгол коммент нэвтрүүлэг үзэгчтэй охинд яг одоо шууд хүрч байгаа. Монгол коммент нэвтрүүлгийн эрхэм мөрөөгийг хамт хилээд ад бие ёсоор нэвтрүүлгээ эхэлчихье гэсэн бодол байна хөө. За. Монгол комментэд нэгдэцгээе. За өнөөдрийн 1-р тэргүй игнэнд яригдсан асуудал олдоо цэгмэний нүүр уудсан дээр байгаа. Нийслэлийг хар хоримж шилжүүлэх хэсгийг хилэлцэн гэж байна. Их Монгол улсын нийслэл хар хорим хотыг эзэн Чингис хааны зорилгоор байгуулсны 795 жилийн энэ жил тохиож байгаатай холбогдуулаад энэ сарын 4-нд төрийн ордонд хар хоримын түүх судалтаар эрдэм шинжилгээний уралд үзэсгэлэн болох гэж байна. Энэ уралдаар хилэлцэх гол асуудал бол Улаанбаатар хотыг хар хоримж шилжүүлэн нүүлгэх тухай асуудлыг ойрын хугацаанд шийдэх талаас нь судална гэсэн ийм зүйл олдоо цэгмэн дээр байна. Хотыг нүүлгэх тухай асуудал яригдж эхэлж байна. Нэг юм. Дараа нь бас өнөөдөр Герман, Франц, Итали, Чех улстай хамтарч хүнд хөнгөн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр болсон асуудлыг за мэдээллийн цензургүй цэгийн сайт олон нийтэд дуулгалаа. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэт 15-ны 11-р сарын 16-наас 25-нд Герман, Франц, Итали, Чех улсуудад хийсэн ажлынхаа дүнг танилцуулж байгаа юм байна. Энэ л одоо өнөөдөр улс их оронд хэрэгтэй байна. Хүнд хөнгөн үйлдвэрлэлийн төслүүд энийг л хэрэгжүүлж Монгол улс их орон урагшлах юм аа. Ухдаг, олборлдог ажилчин Монголд өргөж өгөхгүй байгаа юм байна. Үйлдвэр эрхлэгч болохгүй бол эдийн засгийн эргэлт байхгүй болж байгаа юм байна гэдэг зүйл дээр дүгнэлт өгч байна. Үнэлт дүгнэлт өгч эхэлж байна. Маш олон уурхай, маш олон одоо стратеги ач холбогдолтой гэж нэрлэгдэж байгаа тэр орд газруудад гадны олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татсан, хөрөнгө оруулалт гэж зээл юм да өөр татсан. Өнөөдрийн байдлаар үүссэн хуримтлал өрийн хэмжээ 44 их 80 төгрөг буюу Монгол улсын 7-8 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээнд ирж байгаа. Энэ мөнгөөр оргуу хоосон тал дээр одоогийн дархны статустай хот гэхэд 3-ыг босгочих хэмжээнд байсан гэдгийг эдийн засгчид мэрэгчлэнүүд нь тооцоо одоо танилцуулсан байна. Дархан хоттой тэнцэх 3 хот босгох мөнгийг бид нар гадаадын улс орнуудаас зээлж аваад үрчгсэн. Өнөөдөр хэдэн дархан шиг хот боссон, хэдэн үйлдвэр ашиглалтанд орсон гэдэг зүйлийг ярихаар зэрэг хариулт өгдөг хүн байхгүй болчих. Нэмэн уртах шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гээдээгийн ач холбогдол ерөнхийдөө энд л байгаа юм штэ. За, Ньюсмэн сайт автобусны осолд 7 хүн бэрцэн мэдээллийг онцолж байна. Хан үйлдвэрэг Чингисийн өргөнчлөө Ярамгийн гүрэн дээр автобусны осолд болж 7 хүн гэмтлээ. Гэмтсэн иргэдийг Яралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан. Их сурвалжийн мэдээлж байгаагаар Эрдэм Транс компани автобустай Портер машин мөргөлдсөн. Урьдчилсан мэдээлэлээр Портер машины жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гинт зогссон. Халтаргаа ихтэй байснаас автобустай мөргөлдсөн гэж замын цагдаагийн газрынхан хэргийг шалгаж байгаа юм байна. Нийтийн тээврийн салбар чинь нэг л юм биш вэ? Мордхын хазгаа гэдэг шиг л яваад байна. Халтаргаа гулгаа эхлээгүй шүү дээ. Улаанбаатар хотод аль биесээр гулгаагаар чиглээгүй байна. 9 эхлээгүй шүү дээ. 9 эхлэхэд сар дутуу байна. Өнөөдөр ийм төвчний асуудал яригдж байна гэдэг бол бас аимшигтай л байна. Өчигдөр осол, уржигдөр осол, өнөөдөр осол, дараалан осол. Нийтийн тээврийн салбарт хийгдсэн тэр олон шинжилтүүд чинь энэний хаагур нь тойроо явчихсан юм. Автобусандаа тухта зорчоод нэг ажил амьдралаа залгуулчих тэр боломж олцсон Улаанбаатарчуудад олдохгүй болж байгаа бол энэ хэцүүлт. Энийг би бас нийтийн тээврийн газрын удирдлагууд хариуцлагатайгаар бас нэг ач холбогдолд өгж анхаарч ажиллаач гэдэг үүднээс нь дуулгаж байгаа юм аа.
Улаанбаатарчууд одоо автобусанд суухдаа мөрөөрөө автобусанд суухдаа айдаг болчих. Энэ нөхцөл байдал дээр үнэлт дүгнэлт өгөөч. Нийслэлийн иргэдийн татвар төлөгчдийн тэрх мөнгөөр хийсэн шинжилтнээс үр дүн гаргаач. Үзэгдэж харагдахаар юм хийгээч гэдэг зүйлийг хэлэх гээд. Автобус ухаалаг боллоо гэсэн, өчнөө олон тэрбум төгрөг зарцуулж ийн гэсэн, сайхан болж ийн гэсэн өнөөдрөөс эхлээд дахиад кондукторуудтайгаа гарч эхэлж байна. Автобусын цуусан иргэн болгон мэдж байгаа нийтийн тээврийн парк шинжилтийн хүрээнд мөнгө хураагчлалын системийг харж цахим картын систем нэвтрүүлсэн. Иргэд дутуу мөнгө төлж чинь карт худалдаж авахгүй бай. Хойд хаалгаар орж мөнгө төлөхгүй байх зэрэг асуудлууд гараад байгаа учраас өнөөдөр кондуктортой явж эхэлж байна. Кондуктор байх юм бол тэрний чих хэрэг юу вэ? Кондуктор байгаад кондуктор цалинжаал явах юм бол энэ олон шинжилтийн чих хэрэг юу вэ? Нийслэлийн нийтийн тээврийн салбар ерөнхийдөө бодлогын хувьд нэг суур шинжилгээ хийхгүй бол болохоо байж байна. Одоо нэг Экобус компани автобусуудыг чинь бас нийтийн тээврийн зарим чиглэлүүдд гаргана гэсэн өнөөдөр хүртэл байдаг. Автобус хүрлцэхгүй байна гэдэг. Автобус хүлээгээд байна гэдэг. Улаанбаатарууд чинь 1000 хүрэхгүй автобус шугамд гаргаж байгаа юм байна шүү дээ. 900 гаруй автобус. Сая гаруй иргэнд 900 гаруй автобус үйлчилдэг. Иргэд 30 минут 40 минут нэг цаг хүлээдэг автобусыг. Гэтэл энэ боломжгүй гих биш цаана зүгээр сул зогсож байгаа автобусны тоо хийдгэж 4500 автобус. Монгол Улсын нийслэл Улаанбаатарт 5500 автобустай. Энээс зөвхөн 1000 явж байгаа 4500 зүгээр сул зогсдог. Сул зогсдог. Юунд гардггүй хэр хаяа нэг хавар болон хонхны хоёр болохоор халтууранд гардаг. Аялал жуулчлалын үйлдвэрлэл хийхээр нэг хідэн жуулч авч явдаг. Нийтийн тээврийн ашигтай гэсэн шугамуд нь бүгд одоо нэг тийм улс төр нам дагсан байдлаар ингээ хувьчлагдсан энэний үр дүн баггүй. 5000 автобустай хот өнөөдөр 1000-ыг нь гаргаад иргэдэд автобус хүрхгүй байх гэдэг асуудал ярьдаг. Өөрөөсөө 5000 автобустай хэрнээ гадаадаас угсраа автобус оруулж ирдэг. Өөрөөсөө автобусны үйлдвэртээ Монгол инженерүүд жилдээ 20-30 автобус үйлдвэрлэдэг байхад татваргүй автобус оруулж ирж тэр зах зээлийг хаадаг. Энд бүр бодлогын суур шинжилх хэрэгтэй болж байгаа гэдгийг л өнөөдөр энэ Times дээр гарсан мэдээлэлээр би онцлох гэсэн юм. Times цэгмэн дээр энэ мэдээлэл байл. Тэгээ өнөөдөр бас нэг асуудал хөндөгдсөн энэ л дээ цаг цэгмэн дээр. Энэ хөгжлийн банктай холбоотой асуудал 1.4 тэрбумын алдан яригдахад нуугаад өгдөг. Дээрэс нь хөгжлийн банкны шалгалтыг хэлцээхээр их хурлын гишүүд ирдэг. Ажлын хэсэг ороод шалгасан шүү дээ. Одоо сүүлдээ нөгөө ажлын хэсэгт орсон нөхдүүд чинь өөрсдөө хөгжлийн банкнаас санхүүжилт авсан юм шиг нөхцөл байдал үүсгээд ийм зүйл рүү явчихсан дээр өнөөдөр Хүрлбаатар гишүүн бас нэг тийм үнэлт дүгнэлт өгсөн байсан. Ингэж ярьж байгаа. Ажлын хэсэг бол 5 удаа уралдсан. Өнөөдөр ийм хэрцтэй гишүүдээ чинь тэр ажлын хэсэгт орсон хүмүүст хуралдан ирээд оролцоод өгөөч. Ирэхгүй байна шүү дээ. Би санаж байна. Нэг удаагийн 2 удаагийн урал дээр Харанбаатар гишүү ирсэн. Нэг удаагийн урал дээр нь Батхүү гишүү ирсэн. Нэг удаагийн урал дээр нь Баярсайхан гишүү ирсэн. Би өөрөө нэг уралд нь очоогүй. Тэр хөгжлийн банкн дээр нь очиж шалгах юм дээр нь би очоогүй. Хурддаггүй шүү дээ, яг үнийг хэлээд. Ирдэггүй. Тэгээ энэ дүгнэлтийг чинь аваачаад тарааж өгөөд энэ дээр санал авъя гэдээ хэлээд яваад ирэхгүй ахаар ч одоо бид нар яах юм яг үнийг хэлээд. Дараа нь хамтарсан байнгын орон урал хийгээд хурдыг нь картаа суулгах ёс нь үнэн шүү дээ. Тэгэхээр одоо араа өнгөрсөн 7 хоног сүүлийн 10 хоногт бол телевизээр захиалгатай мэдээнүүд маш их явж байгаа. Нэг нэврүүгээ дайрсан, доромжилсан, үнд нийцэхгүй олон юм явуулж байгаа шүү дээ. Биеийн лөгөө дайрцгаас 10 ширхэг хувьцаатай хүнийг 10 тэрбум төгрөг авсан юм шиг ярьж байна шүү дээ. Тэр компани 8 сая төгрөг 8 сая ширхэг хувьцаатай 10 ширхэг хувьцаатай хүн тэрүүн дээр нэрээ бичснээс болоод тэр хүнийг 10 тэрбум төгрөгийн зээл авсан юм шиг яриад явж байгаа. За энд одоо ямар хүний тухай асуудал яригдж байгааг бол үзэгчдээ өөрсдөө ойлгож байгаа мэдж байгаа. Тэртээ тэргүй энэ хөгжлийн банктай холбоотой асуудал сүүлийн баг хэдэн сарын туршид одоо нийгмийн гол халуун цэгт нь өндөр авчил яригдж байгаа асуудал юм. Энд одоо юу байх тэр хувьцаа эзэмшигч яасан хийсэн байх надад үндэ сонирн биш байгаа. Үнэхээр захиалгатай юу явсан хийсэн ч бүр яг эцэст бол бадгүй. Ганцхан юм байгаа. Төрийн төлөө, тойрогоо төлөөлж сонгогчдын өмнөөс ажил хийнэ гэж их хурд гарсан бол тэрийг л хийлдэг. Байнгын оронд одоо би бөө юм болж исэн мэт дээ. Байнгын оронд оруулахгүй байна. Намчрахтаа алгачилж үзэж чинь. Зарим нь 2 3 байнгын оронд байхад би бараг байнгын оронд алгаа.
Тэгээ оруулаад өгөхөр энэ дээр суухгүй. Төрийн түвшээдээс ард иргэд энгийн бөгөөд их амархан юм их хүсэж байгаа шүү дээ. Бидний өмнөөс итгэл, сэтгэл, сонголтыг минь аваад төрд явсан юм бол тэр төрд суух ажиллаа хийгээч л гэж. Тэр хууль хэлэлцэх, батлах тэр ажиллаа хийчих өөр юм гоохгүй байгаа шүү дээ. Алтан загсны үлгэр шиг амьдралыг илбэтээд өгөөч гэдэг юм хүсэхгүй байгаа. Ажиллаа хийдэг их хурлын гишүүн байхгүй болчихж байгаа байхгүй. Байнгын ороод байнга ингэж хурдан хоошлно гэдэг чинь их хурлын нөгөө үйл ажиллагааг тасралтгүй явах үйл ажиллагаа нь тэр бас алдагдаад эхэлж байна. Бүх юм дандаа хугацаанд тулж байж нэг ингэж шийдэгддэг нэг хуулийн хугацаат болохоор тэрэндээ багтдаг. Төсөв хилцэн гэдэг их хурлын гишүүд нь ирдэггүй суудаггүй. Тэгээ яг нэг өөрийнх нь тойрог руу хідэн төгрөг татах санхүүжилт мөнгө төгрөгтэй холбоотой юм болохоор ирд сууж яг одоо тэдэн сарын тэдний дотор төсөв хилцэж баталсан байх ёстой гэхээр тэр хугацаанд нь тулгаж баталдаг. Иннээсээ бодоод одоо бид нар чинь ийм нөхцөл байдалд ороод байна шүү дээ. Би хэллээ шүү дээ тэр цаана хиний тухай ярих юу байх нь одоо үнэндээ сонирн биш. Тэр энэ намын ч гэдэг асуудал биш юм. Хүний итгэлийг нь аваад төрд түшээ бодоод сонгогдсон юм бол ирээлийн төрийн ордонд ажиллаа хийлээ. Өөр ажил байхгүй шүү дээ. Их хурлын гишүүнд өөр ажил байхгүй шүү дээ. Хуулиараа бүх бизнесээсээ салсан байх ёстой. Хуулиараа бүх одоо өөр давхарцаа албан тушаал юмнуудаа өгсөн байх ёстой. Тэг хөрөнгө орлогын мэдүүлэг харахаар их хурлын гишүүдэд зөвхөн их хурлын гишүүн хийхээс өөр ажил байдгүй. Ядуу. Ийм нөхцөл байдлыг бас өнөөдөр цаг цэгмэн дээр Хүрлбаатар гишүүний хэлсэн яриагаар би үзэгсэлд нэг дуулгах чи үзүүлэх гэсэн. Сая гишүүдийн нэрийг хэллээ шүү дээ. Байнга оронд суудгүй хүмүүсийг хилж штэ. Тэр тэргээд тэр сонгосон тойргийн усууд нь бод. Ер нь нэг л зүйлийг би хэлье. Эцсийн эцэст явж 16 оны сонгуульд иргэд та бүхэн дүнгээ тавина. Дүнгээ тавина. Хин чин хий юм бэ гэдгийг тэр үед дүгнчихнаа. А зүгээр өнөөдөр зүгээр пэдгэр байх том байх улсууд бол байгаа би мэдчихээн. Эртээ дөрвөө иргэдийн санал өгсөн өгөөгүй хамаагүй намын жагсаалтад байжгаад гараад ирэх улсууд бол том байгаа. Тэр чинь гэхдээ 76-уудаа жагсаж гарч ирэхгүй юм аа. Тэр энэний ач холбогдлыг бас бодооч гэдэг үднээс л хэлээд байгаа юм би нэг. За үндэсний аудитын газрын дарга авилгатай тэмцэх газарт очиж байна да. Шилэн цогоо үндэсний аудитын газрын дарга зангадыг шалгуулах хүсэлтийг авилгатай тэмцэх газарт өгчлээ. Аудитын газрын дарга дээр холбогдолтой асуудлууд яригдж байна гэдэг бол энэ Монгол улс их орнд өөрөө шудраг бүхний гэрд унтарцныг баталж байгаа. Төрийн аудит нь ийм асуудалд үнэхээр орооцолдож байгаа юм болов. Бусдад давуу ирэх олгосон. Захиалгатай шалгалт хийдэг энэ төр гэдэг энэ цогоогоо тэр үндслүүд нь өчнөө юм байгаа юм байна лээ. 24 цагийн сайт дээр байж. Төрийн үндэсний аудитын газарт нь ийм асуудал байх юм бол энэ Монгол улс их оронд шудраг гэсэн юу ч үлдсэнгүй. Авилгатай тэмцэх газар бас нэг хариу эргэж хэлэх байлгүй. Өнөөдөр бас нэг өндөр авч яригдаад байгаа асуудал энэ сүүлийн үед их яваад байгаа шуурхай сайт дээр байна. Зоргийн хэргийг иргэн сануулгын учир буюу өмтгөл гэдэг. Энэ хуралдаагүй уулзалтын хуудууд тоомсдгүүл дээр гасан. 4 жилд нэг удаа яригддаг бол энэ хүний асуудал. Байж байгаа 4 жилд нэг удаа. Сүүлдээ эцэстээ яаж юм гэхээр төр нийгмийн энэ нэр зүтгэлтэн хүнээр ус төр хийдэг болж ирэх гэсэн үг шүү дээ. Юу ч ярьдаггүй байж уужгаад сонгуулийн өмнөх жил зоргийн хэргийг ингэж босгож ирж ярьдаг. Зоригтой холбоотой асуудлыг сөхөж ирж ярьдаг. 4 жилд нэг удаа. Яг одоо циклүүдийг ингээд давтаад ингээд харах юм бол байгаа. Одоо чинь тоомсдгүүл дээр гарч ирсэн мэдээлэл гэхэд 2012 оны 4 сарын 20-нд нийтлэгдчихсэн байна. Бас 3 жил гаруй 4 жил чахуугийн өмнө. Бас яг сонгуул болохын 2 сарын өмнө гэсэн үг байхгүй юу? 6 сарын 20-нд болсон доо тий. 6 сарын 20-ийн үеэр 12-ны сонгуул болсон. Тэгэхэд 4 сарын 20-ийн үеэр 2 сарын өмнө энэ асуудлыг тоомсдгүүл гаргаж ирж ярьжсэн. Эцэстээ энийг юусэн илрүүлэх гэдэг хүсэл сонирхол байхгүй болчихлоо шүү дээ. Зоргийн хэрэгээр шоу хийдэг, ус төр хийдэг ийм одоо бүр нэг тийм зохион байгуулалттай практикийн юм руу яваад эхэлсэн. Мөн чарамсалтай байна энэ мэдээ. За өнөөдөр бас нэг Бихвэргээ залуу хэвлэлийн урал хийсэн. Азербайджаны нийслэл Баку спортын ордонд The Golden Grand Prix гэдэг олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөх 7 хоногт болж өндөрлсөн. Энэхүү шилдэг бөхчүүдийн уламжлалт тэмцээнд манай эрэгтэй эмэгтэй шилдэг бөхчүүд оролцсон. Өргөдөн оролцсноос 57 кг-ийн жинд барилдсан Бихвэр мөнгөн медальтай ирсэн. Мөнгөн медаль авахт нь энэ залууд Бакугийн Гран Приг зохион байгуулагчид $5,000 шагнал өгсөн юм. Тамирчны шагнал алгуулсан. Дасгалжуулагчтай хадгалуулсан. Тэгээд энэ мөнгнөөс багийнхаа бүх хүмүүс $100 одоо юу гэх юм те? Налуу өгч байгаа юм да те.
Тэр медалийнхаа тусгаж өгч. Тэгээд мөнгө хадгалуурчаад ирсэн чинь мөнгө нь байхгүй алга болчихсон. Яас мэдгүй хин мэдгүй дотроосоо юм уу гаднаасаа юм уу гэдэг нь мэддэхгүй. Ийм зохион байгуулалтгүй юм болжээ гэдгийг бас өнөөдөр нүүсийг онцлсан байсан. $5,000 их багтаач биш л энэ хүний хүч, хөдөлмөр, хөлс бүх юмны үнцэн шингэцэн байдаг болохоор би яриад байгаа энийг. Тамирчны мөнгө гэдэг бол зүгээр нэг төрийн түшээгийн олж ирж байгаа $500 сая харьцуулахгүй юм байхгүй юу? Хичнээн $5,000 ч гэсэн. Тэр үнцэн нөөрэ өндөр юм аа. Энийг бас нэг илрүүлж яах байлгүй. За энэ нөгөө баян чандамны хохирогч эмэгтэй байна шүү дээ. Энэ намрын бас одоо дуйлантай мэдээллүүдийн нэг нь байсан юм. Зардлыг нөхгүй байгаас одоо эмчилгээ зогссон. Ийм хэрэг хийчээд хүн хохироос юм бол тэр эмнэлгийн төлбөрийг өгөлдөө. Эмчилгээний зардлгүйгээд одоо бүх эмчилгээ зогссон. Нөө Ханбаатар гэдэг нөхөртэй холбогдлолтой хэрэг шүү дээ. Засаг дараагийн ордогч. Хүний үрийг ийм болгочоод өнөөдөр эмчилгээнийхэн төлбөрийг өгөхгүй мөнгөгүйгээсээ болоод энэ эмэгтэйгийн бүх эмчилгээ зогсож байна. Маш муухай зэрлэг балмад үйлдэл явуулсан. Иргэд бол нэг зүйлийг хэлдэг шүү дээ. Ардчилсан Монгол бас хүний эрх хэрэгжүүлээг дээдэлдэг. Ер нь энэ нэг цаазын ялгуу болцсноос ч хоошоо гарч байгаа нийгэм гарч байгаа энэ хэрэгүүдтэй Монгол улсын ерөнхийлөгч эргэж нэг харж дүгнэлт өгөх цаг болчихжээ гэдэг зүйлийг хэлж байгаа шүү дээ. Иргэдийн ухамсар сэтгэлгээ сүүлийн үед нийгэмд гарч байгаа энэ асуудал чинь зүгээр л одоо хутга бариад айлын дөрвөн хүнийг зүгээр ингээд самраагараад ирдэг болж байна. Дүү охиныг өөртөө суулгахгүй гэснийт лөө. Мэдхгүй одоо нэг л их гоё ардчилсан хүмүүнлэг инэрэнгүү улс орныг иргэд гэдэг юм. Тэгээ тэр хүмүүнлэг зүйл чи хаана багт? Цаазын ялгийг халсан орон гэж цээжэд илдээд идэг. Тэгээ тэрнээс чи гарч байгаа үр дүн юу байгаа юм? Энэ зүйлийг бас төрийн тэргүү иргэснийг харах байл. Хүүхдийн төлөө заа гэж хэлэх оронд зайл гэж байна гэж. Өнөөдөр оноод хэлсэн байлээ өглөө минийхэн. Монголын төр хот дүүргийн удирдлагууд хүүхдийн төлөө заа биш зайл гэж хэлж байна. Зайл гэж хэлж байна. Энэ үйлдэл хүүхдийн урлан бүтээгдэхүүнээс харагдаж байгаа. Ийм зүйл үүд юм чи яг дотор нь ороод ирсэн тийм үуч. Коридор мордор ийм байд юм штэ. Би бас сайн мэддэггүй юм баггүй. Бүх одоо хийгдэж байгаа сургалт дамжаа ийм гоё бүтээн байгуулалт энэ бол оюуны хөрөнгө оруулалт байхгүй юу? Та бүгдийн хилтэй хамтаа хэрүүлтэй оруулалтаа оюутлахын хөрөнгө оруулалт биш. Оюуны хөрөнгө оруулалт. Бодит гэж хэлэх гэж байгаа юм би энийг. Хамгийн гол нь эдгээр чи хүүхдүүд хийж байгаа. Хүүхдүүд хийдэг. Тэгээ энэ дэр чаргадаг. За би энэ зөндөө юм уу? За одоо яг эдний анги ирүүлсэн. Энэ хүүхдийн тоглоом хийдэг анги. Энэ ангиас ийм захиарж байгаа. Сайн бацхан хоёр дахь энэ өчүүхэн захидлыг заавал дуустал уншиж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Намайг номын эрдэн гэдгээ. Би хүүхдийн урлан бүтээгдэхүүний Үржин хаанд багштай хүүхэлдэйн бэлэг дурсгалын ангид суралцдаг юм аа. Бид хүүхдийн урлан бүтээгдэхүүн хувьчлагдана гэдгийг эсэргүүцэж байгаа юм аа. Хүүхд биднийг хөгжүүлэх цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм аа. Үүнийг хувьчлуулбал бид хаан чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх юм. Бидэнд багш нар маань их зүйлийг зааж өгдөг. Жишээлбэл бид энэ газраас гарахдаа хүмүүжлэлтэй хүүхдүүд болж гардаг. Дэг журам гэж чухам юу гэдгийг мэдээд гардаг. Бидэнд өглөө өдөр 2 ээлжээр хичээлэлж бидний очиход халуун дулаан сайхан уур амьсгалаар угтаж үддэг. Бас бидэнд өдөр бүр халуун аар зүгж анхаарал тавьдаг. Иннээс өөр чухам ийм хүүхэд биднийг хөгжүүлдэг газар хаана байдаг юм бэ? Монголд ганцхан байдаг энэ хүүхдийн бүтээл сайхан сэтгэл итгэлээр дүүрэн ариун ордонг яагаад хувьчлах гээд байгаа юм бэ? Бид энийг асуумаар байна. За энийг хувьчлалаа гэхэд өөр улс оронд хэрэгтэй яг юу хийх гэж байгаа юм? Бас энийг хувьчлалаа гэхэд ресторан эсвэл баар цэнгэний газар эсвэл байр офис болгоно үстэй. Яагаад биднийг сурж боловсрох газрыг хувьчлах гээд байгаа юм бэ? Яагаад гэсэн ийм хүүхэд номын эрдэнэ гэдэг хүүхэд төлөөлөөд зөвхөн ингэж байгаа шүү. Эсэргүүцэж байгаа зөвхөн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өглөө тэр сургалтандаа ирсэн хүүхдүүд. Ануунчин анх чимэг азчаа өрдөн хонгор зул дамина гэд ингээд ийм хідэн хүүхд байгаа мэдхгүй. Зөвхөн өнөө өглөөний сургалтанд ирсэн энэ асуудлыг энэ хувьчлалыг эсэргүүцэж байгаа хүүхдүүдийн гар үсэг. Одоо би юу гэж хэлэх гэж юм хэрэг энэ асуудал дээр хүүхдээ сурч боловсрох бас мэдлэг чадварыг нь тэлэх тийм үү? Оюунд нь хөрөнгө оруулах тэр сэтгэлээр хүүхдийн урлан бүтээгдэхүүнт хүүхдээ явуулдаг эцэг эхчүүдийг би бас нэгдэж хэлэх гэж байна. Би нийгмийг буруу зүйлд урайлан дуудаагүй. Янз янзын жигсаал тэмцэл төрийн эсрэг юм хэрэгт урайлан дуудаагүй. Энэ өнөөдөр таны хүүхд сурж байгаа боловсрож байгаа энэ орчин ирээдүйд таны хүүхдийн хүүхд сурах магадгүй одоо энэ хідэн үеэрээ өвлөгдөд явах Монголын одоо сор болсон
ийм одоо улсууд энэ урлан бүтээгдэхүүнээс гарах тэр боломжгүй таалгыг хаах гэж байгаа учраас би энэ дээр одоо хүүхдүүд чинь бол маш зүв зүйтэй зүйл дээр дуугараад хүчээ нэгтгэхэд ингэж эхэлсэн байна. Хүүхдийн үг өнөөдөр Монголын төр дүүг биш болсон. Эцэг эхчүүд нь бас хуулийн хүрээнд асуудлыг тавиач гэдэг үднээс нь би эцэг эхчүүд рүү өнөөдөр профессор хандуулаад байгаа. Би бүжээ тэгээд хаашаа чи энэ урлан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар комментийн мөрөөр нэвтрүүлэгт орж байгаа учраас захидлыг нь бас чамд гардуулаад өгч. Урлан бүтээгдэхүүнд суралцж байгаа хүүхдүүд за хамгийн наазах нь гэхэд юм гарын урд үтэй болоод өөрснөө янз бүрийн бүтээл төөрөх юм чадвар чансааг олж авч байгаа. За яг хуу авиас нь жоохон сул хөгждөг ч юм уу урлан бүтээх тэр авиас чадваргүй хүүхдүүд бас байж болно олон хүүхдийн дунд. Тэр хүүхдүүд юу сурж ийн гэхэлэр зэрэг тэр дундаас гоо зүүн мэдрэмжтэй болж байгаа байхгүй. Хүмүүжлэлт болж байгаа. Анхаарлаа төвлөрүүл сурж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэн чинь үн төлбөргүй байхгүй. Ганцхан юм байна. Ганцхан юм байна. Хүүхдийн урлан бүтээх төв дээр хүүхэд тэгшэрхтэйгэр хүмүүжиж байгаа байхгүй. Тэгшэрхтэйгэр. Өнгө мөнгөний ялгаа байхгүй. Одоо Американ школ ч юм уу Бритиш школ нөгөө хэдэн мянган долларын үнэтэй сургуулиуд, үнэтэй сургалт өгдөг тэр газрууд биш. Энд хинээч хүүхэд байсан ирэхэд карманда хідэн төгрөгтөөгөөс үл шалтгаалаад мэдлэг боловсролыг олж авч байгаа. Ганцхан ач холбогдол энэ шүү. Гол нь. Өнөөдөр та нар яваад үзээрэй. Монголын нэг ядарсан ард иргэдийн хүүхдийг үн төлбөргүй наашир гэж аваад өдөрт халуун харц өгөөд ингээд юм зааж өгдөг өөр хаана ямар газар байдгийг хилээд өгөрөө. Ийм газар байгаа гэх юм бол зар энийгээ. За. Тийм л зүйл хэлэх гээд. За сайн байцгаана уу. Та хоёрын ажил дамжуулт хүсье. Өнөөдөр нэг зүйлийг та бүхэнд уламжлахгүй болохгүй байна. Алтан булгийн галийн байцаагч нарын эргэстэй харьцаж байгаа байдал нь авах юм алгаа. Дээрээс нь шинэ жилээр хэрэглэх гээд 2-3 шил шампанс вино аваад орж ирэхээр загнаад гэртээ авсан бүх барааг задаж шидлээд дээрээс нь загнаад маш хэцүү байх юм аа. Оросын хил дээр соёлтой харьцаж байх манад байцаагч нар сурмаар байна гэсэн байна. За 3 дархан барих өрч дуусчээ. Цаан чин зарим аймаг тэр чигээр лиценз Монгол гэж байх уу үгүй юу? Манайх шиг газараа тэр чигээр нөгдөг улс Африкт л байна да, яанда гэсэн байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Танаас угаар дамжуулан нэг зүйлийг хэлье. Цэцэрлэгжилт компани захирал Магсаржав 8 сараас хойш ажилчдын цалин мөнгөсийг өгөхгүй өдийг хүртэл явлаа. За өөрөө болохоор өдөр болгон ларигтар суугаад ажилчдынхаа цалинг нь өгөхгүй байх юм аа. За энэ хүн ажилчдаа цалин өгөөч гэсэн юм сэтгэлэрж байна. За хүмүүсийн ухамсар соёлыг өөрчлөхгүйгээр улс орон өөрчлөгдөхөд хэцүү гэдгийг ойлгохгүй бололтой. Нийтийн тээврийн жолооч нар ихэнх нь дандаа хахуул гар хөндрүүлж орсон жолооч нэртэнгүүд их бий дээ. За төрдөө гомцсон хүний үгээ гэж байна. Гайлийн ерөнхий газраас гайлийн хяналтын бүс байгуулж болно гэж Монголын компанид зөвшөөрөл өгчгөөд гайлийн хяналтын талбайгаас биш хятадын компани хувийн талбайгаас ямар ч хяналтгүй Монгол улсаас экспортын бараа гарч байна. За энэ 20-т бараг нууцаар хил давуулж боломжийг хятадуудад олгож байна. Хинтээ аймгийн Борон дөр сумын нутагт Гайлийн ерхий газрын хилцээний дараа Мөгжүүлэн анх туяа Улаанбаатар төмөр замын дараа Бүрбаатарын зөвлөх Сумхүү замын үүдийн Гайлийн байцаагч Лав Гожир сангийн яамны зөвлөх нарын оролцоотойгоор энэхүү хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Эцэст нь Монголын аж ахуйн нэгж Монгол ажилчид ажилгүй болж санхүүгийн ноцтой хохирол амсж байна. Иймд төрдөө гомдсон Монгол компани дээрх хүмүүсийг авилгалтай тэмцэх газар шалгуулахаар боллоо гэж. Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүнд хятадын компани хяналт тавьдаг юм биш үү? Монголчууд өөрснөө тавьдаг. Тэгээд авилгалтай тэмцэх газар төгж байгаа юм тийм үү? За нийслэлийг 1-2 жил яриад нүүчихгүй нь ойлгомжтой. Нүүлгэх шаардлага бол нэн тэргуунд байгаа. Улаанбаатар хот уламд ордоод байгааг бид харсаар суугаа. Нийслэл хар хуран болгох ажлыг одооноос цаасан дээр бууж эхлэх хэрэгтэй зөв өө гэсэн байна. За нийслэлийг нүүлгэхийн өмнө ажилгүй залуусыг ажилд оруулахын тулд тэр хүнд хөнгөө үйлдвэрээ бариач. Ядаж зарим хүмүүс бараагаа өөрсдөө хийдэг болёо. Өдөржин шөнжин 2 хөршөө муулаад л байдаг. Гэтэл тэд хилээд хаавал бид үлбэрч өгөх нь энүүхэн ч үү дээ гэсэн. За засгийн газрын ордон дотор өдөр болгон 800-аас 1500 хүний хүлээн авалт болох юм аа. Тэгэж их хүлээн авалт хийх гадна дотны хүндтэй зочид байдаг юм уу? Ямар их мөнгөтэй юм бэ? Энд тэндгүү төсөв танаж байж нэг хүн хоолнд ороход 10,000 төгрөг гэж бодвол өдөрт 8 сая төгрөг багадаа урсаж байна. Энэ талаар сурвалжлаач. Дотор нь байдаг их сурвалжаас авсан мэдээлэл шүү гэсэн мэт. За 10,000 төгрөгч та бол андуу бодож байгаа байна. Тэгээд ч бас 10,000 төгрөг 800-аас хийхгүй дээ. 800-аас 1500 хүний хүлээн авалт гэдэг байхгүй байх л та. Тэр нөгөө нэг ордонтой төрийн ордонд танилцах гэж нэг үйл ажиллагаа байдаг шүү. Тэгдэгэн. За нэг тойргийнхоо ирээдийг авчирч танилцуулдаг шүү дээ. Тэр үйл ажиллагааг л андуураад хийж байгаа. Гэхдээ зүгээр яг хүлээн авалт бол болдог. Төрийн ордонд хүлээн авалт болдог. Болохтой бол наач 10,000 төгрөгөөр болохгүй.
Тийм үнэлэмж гэж бол байхгүй. Тэрнээс үнэтэй болж байгаа. Үнэтэй л болж 1500 хүмүүс өдөр болгон бодлого бол тийм зүйл байхгүй л хүн. За ажлын зүйлсүүдийн автомат дараатай жижиг тэр 30 секунд талаагаас шууд хөдөлж болно гэж сонслоо. Энэ үнэн юм болов хоёроо мэдээлэл өгөөч гэсэн мэт. За энийг өстөө мэдгүй одоо ийм хүүтэнд одоо тэгж 30 секунд талааж малаана гэж. Заримдаа машин халаагаад тоормс гიშгэгддэггүй шүү дээ. Тэгэхээр бас нэлээд сайн халааж яж хөдлөхгүй бол гэж одоо би автын инженер биш сайн мэдэхгүй юм. Тэгээд удаан халаах тусмаа сайн байлгүй дээ. За Төв усан бассейны эзэн нь Батулга гэж хүн байна уу? Тэгвэл нууц ноёнт нь Эрдэнэ гэдэг хүн байгаа штэ гэсэн байна. За бэлгээ захиа ямар журмаар уншдаг вэ? Би дарханс 2 удаа захиа бичээд 2 сар боллоо. Миний хувьд чухал асуудлаа шийдэж чадахгүй та нараар дамжуулж хариуцсан хүмүүсийн сонорт хүрэх гэсэн юм а. Захиа болгоны чинь нард асуудал байгаа тул гууж байна. Уншиж өгнө үү гэсэн байна. За захиаг бол та нөхөд олуулаа бичиж байгаа юм. Гэтэ үзэгчд бол анзаарж байгаа. Би 14 оны сүүл саруудад бичсэн захиаг дөнгөж дөрөвхөн уншиж дуусчих штэ. 14 онд бичсэн захиа уншигдаж дуусчих. Ач холбогдол дараалал агуулгын би ерөөсөн нэг ч захиаг би ширээн дээрээ задлж үздэг шүү дээ. Нэвтрүүлгийн өмнө нэг ч захиаг задлж үздэг. Ингээд ил зарим нь хүргээд ирдэг юм. Тулгамдж байгаа асуудал одоо өвчин зовлонтой улсуудыг би бол үгүй миний дүү энийг эртхэн уншаад өгөөч миний хүүхд өнөө маргаашгүй болчиход байна гэж хахад үгүй хүн юм чинь бас нэг тийм чанар байна үст. Иргэд бас зарим тэгэх юм чи загтлыг нэг тийм ус дүржүүл өнгө харж уншдаг гэд үндэ тийм юм байдгүй юм л. Та нөхөд бас энд нэг тийм амархан гэж ойлгоод байгаа юм. Пүүжээр зүгээр хар мянган иргэд зэрэг сэтгэл бичиж пүүжээ ганцаараа л уншиж байгаа. Надад Монгол комментид гэсэн бүх захиа зөвхөн миний өмнө л ирж байгаа. Би ганцаараа л уншиж байгаа. Та нөхөд бол олуулаа бичиж байгаа шүү дээ. Олуулаа бичиж байгаа. Би нэг энд ганцаараа л уншиж байгаа. Пүүжээ тэн сэтгэл ганцаараа л уншиж байгаа. Айл болох үлдээхгүй байхыг л хичээдэг юм шүү дээ. За хурдан хурдан. За сайн бацгаана уу? Бэлгээ пүүжээ өртөө Монголын ард түмний өнөөгийн байдлыг бодтойгоор харж цензургүйгээр ард түмний өмнөөс бидний дуу хоолой болж байдгийг үнэн сэтгэлээсээ талархтгаа илэрхийлэх гэсэн юм а. Өнөөгийн бидний амьдрал маш хүнд байна. Тэтгэврийг насны хүмүүс бүгд тэтгэврийн зээлтэй, залуучууд банкн дүртэй, цалингийн зээлтэй ажил хийсэн ч цалингаа авч чадаггүй, арга гэр үр хүүхдээ тэжээхэд маш хүнд болоод байна. Бидний хэдэн хүн Баянгол дүүрэгт байрлах хар хорин захын баруун талд 32 дугаар байрны автобусны буудалд орчмоор худалдаа эрхэлж амжиргаагаа залгуулдаг. Бидний дунд өрх толгоосон эмэгтэй, тэтгэврийн насны эмэгтэйчүүд 20 гаруй насны залууч жирэмсэн их хүртэл байдаг. Бид юуны тулд энд байна вэ? Насны эцэстээ тэтгэврээ аваад ач 30-аа тойруулж жаргаж сууя. Энэ эмээ нарт юуны тулд өвлийн хүүтэнд өглөөнөөс орой болтол гадаа чичирч байж өөрсдийнхөө эрүүл мэндийг золиослон энд 8 эрхлэх болов. Аргагүй ихэн ч юу? Бид хулгай хийхгүй, худлаа яриаггүй, хүн заллаагүй, төр засгаас мөнгө нэхээгүй, зөвхөн өнөө маргаашийн үр хүүхдийнхээ талхны мөнгийг л олохын тулд энд байдаг юм а. Хотын захирагч Батуул дарга захирамжийнхаа дагуу гар дээрээс худалдаа 8 эрхлэж болохгүй гэсэн захирамжийн чинь дагуу гадаа ирж өдөр болгон цагдаа ирж өдөр болгон хөөж арга хэмжээ авдаг. Ажил үүргээ гүйцэтгэж яваад цагдаа хүнд буруу өгөхийн аргагүй юм а. Биднийг хар хорин зах дотор дангуу ав гэдгээ. Хар хорин захаас дангууга 15 сая төгрөгөөр зарсан. Хүнээс түрээслбэл 3-аас дээш сарын түрээсийг авнаа. Бараанда мөнгө авнаа. Өнөө маргаашийг мөнгөгүй хүмүүс яаж тэр үнэтэй дангуу гэж авах юм бэ гэж. Тэгээд загтал битсэн отхон жаргал сонгойрхон дүргийн 9 дугаар хороо. За утасныхаа дургаа хишигтгээд иргэд ингээд өөрсдөө энэ захиагаа хүргэж ирж өгсөн. Энэ ямар иргэд ямар асуудал яриад яваад байгаа юм гэхээр энэ л дээ. Хар хорин захын зүүн талд ерөөс огтхон мөнгө явдггүй юм талбай юм лээ. Нэг хэсгийн замын артлын энэ хэсэг. Энэ хэсэг. Хотын захирагч бол гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон журам гаргацсан. Одоо энэ хэсэг юм да. Ингээд нэг ийм газар хүн мөнгө явдггүй. Гэхдээ хог новчтой газрыг гар дээрээс худалдаа эрхэлж болохгүй гэхээр энэ иргэд нэг ийм болгоод орчих гэсэн юм. Энэ саяны газрыг. Одоо ийм болгоо орчих гэхээр зөвшөөрдөг. Тэгээд тэр захын цагдаа гарч ирэх хөөгд идэг. Одоо зах дотор байгаа юм уу? Тэ яг ямар учиртайг юм би юуроос бас ойлгохгүй. За 11-р сургуулийн Монгол хэлний багшээс хүүхэн шүлэгч ажиллуулах гэж авч үлдэхэ болоо. Хүүхэд оройтох юм аа. Орой өдөж явж байгаа хүүхдүүдээс санаа их зовох юм аа. Цагийн юмыг цагтан зааж явмаар байна гэсэн байна. За урлан бүтээгдэхүүн барилга нь хуучирсан болцшгүй гамшиг ослын үед хүүхдүүд аюулгүй хангах тал дээр асуудал байна шүү. Та хоёр магадгүй газар хөдлөлт болж олон хүүхдийн амь насыг авч удвал одоогийн шиг дуугарч чадах уу гэсэн байна. За би нэг л зүйлийг хэлье. Газар хөдлөлт нурах гэж байгаа дээр тулвал улсын нийслэл Улаанбаатар хотод байж байгаа нийт барилга объектын 60-аас дээш хувь нь нурах эрсдэлтэй гэж. Нурах эрсдэлтэй гэж. Тэр 60% нь урлан бүтээгдэхүүн хэдэн хувийг эзэлдэг юм?
Хэдэн үе нийцлэх үү? Нурах эрсдэлтэй бүх барилгын 60% гэж тооцоход тэрний хэдэн үе нурлан бүтээгдэхүүн эзэлдэг. Нурах гэж байгаа гэдэг эрсдлээр бүгдийг нь зарах гэж байгаа бол бусдаас нэхлэлдээ тань. Нийслэлийн өмчийн бүх барилга объектууд түрээс болсон. Одоо тэгээд чи хардаа ганцхан үнэн зүйл байгаа. Зарагдсан барилга, зарагдсан битүүмжлэгдсэн дуудлага худалдаагаар зарагдсан газрууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн түүх байдгүй маа. Байдгүй юм. Энийг өмнө нь хот дүүргийн удирдлагуудын зарсан, бордуулсан бүх жишийг харуулж байгаа. Өмч хөвчлөлийн 2 дахь давлгаа эхэлсэн гэж ярьж байгаа. 1 дахь давлгаа нь юу болсныг өнөөдөр үзэгчд мэдж байгаа. Хэдэн айлд нийслэлийн улсын баялаг хуваагдаж очсон юм бэ гэдгийг харж байгаа. Өнөөдөр хөвчлөлтөөр бүхэлдсэн тэр тэрбумтнуудын асуудлыг за би бол энэ дээр бол харин эсрэг байр суурь үзэгчл сэтгэлээ илгээсэн байна шүү дээ. За орой минь түргийа энэ багш нарт тарааж байгаа ноутбук ч сургуульд өгч байгаа юм уу? Эсвэл багш нарт өгсөн юм уу? Үүнийгээ тодорхойлгож өгөөч. Сургуулиуд данслаад байх юм аа. Багш шилжих бол яах вэ? Эсвэл сонгуулийн шоу юу гэдэг. Нөгөө багш нарт өглөөгөл талбай дээр бөө юм сүр болсон чинь одоо нөгөөдгийг нь сургуулиуд нь аваад идэг. Хэрвээ багш ажилласаа гардаг, дэвтүүртээ гардаг, сургуулиас шилждэг, өөр ажилд орох юм бол тэрийг нь хурааж авах юм байна шүү дээ. Одоо юу гэсэн үг юм бол бүү мэд. За Батүл ямар шуналтай хүн бэ? Авилгалтай тэмцэх газар өгмөр өнөө дэмжиж байгаа олон мянган хүн хаана байна? Хаана хандах вэ гэсэн байна. За яанда энэ Монгол минь ардчсан намд санал өгсөн толгоогоо шааж байна да. Цагаан сарын дараа монголчууд хэвтнэ яана гэсэн байна. За хорвоо тосгүй ичэдтэй бөө уудхан зоч бурхтын манлаа хуургууд минь ээ. Монгол улс ард түмнийхөө төлөө бүх хэд жидээ гаргана уу? Хэрвээ чадахгүй бол бүх ажлаа орхиж барилга дээр тоосох зөөр шавар зуурж эсвэл хөдөө гарч мал хариулаа. Дунд говь аймагаас даваа сүрэн гэдэг хүн битсэн байна. Цайны газрууд хоолны үнэ буулгаач ээ. Махны үнэ 2 дахин буурчаад байна штэ гэсэн байна. За сонгон нархан дүүргийн 13 дугаар 8 болон 9 дугаар барьны дундч нийтийн эзэмшлийн талбай дээр өнөө шүн дөлөөр түүх завчраад буулгачаад холбогдох дүүрэг захиргаанд нь хандгаар албад нь үлэх мөнгө байхгүй гээд байх юм аа. Танай төлөв сурвалжлаад өгөөч ээ. Ардсан нам төрийн ирэх барихаар ард түмэн ядуурч түүц их боллоо гэсэн байна. Албад нь үлэх мөнгө байдгүй юм байна. Хаавлын 41 дугаар цэцэрлэг арай дэндүү юм аа. Түрүү жил 3 сараас хойш ажиллагаа болоод засвар хийж ихэлсэн. Одоо дундын 3А бүлгэнд битүү чийг ханан мөгөн зөртчихсэн. Хүүхдийн хувцс орой авахд битүү чийг цонхны уснд гоожоод байж явах юм аа. Засвараа хийсэн бол олигтойхон хийх хэрэгтэй штэ. Хүүхдүүд нь одоо өвчин тусаа салахгүй юм аа. Мөөгөн зөртэй газар яаж ирүүл байх юм бэ? Тэр энийг нь очиж сурвалжлаач ээ. Та хоёр мундаг штэ. Бяцхан хүүхдүүдийн төлөө очиод нэг үзээрэй гэсэн байна. За энэ холбогдох утасныхаа дугаарыг бас илгээчээрээ. За Монгол коммент нэвтрүүлэгт гэсэн байна. Ажит Limited компани Ирео Баян хонгор компани буюу Баянгор аймгийн Галууд сумд байдаг уурхайн удирдлагууд ажилчдынхаа 6, 7, 8, 9, 10 дугаар сарынхаа цалин болон амралтын мөнгүүдийг олгооч. Уг компани Ойбс нь Япон элчингийн зүүн талд буюу Чех элчингийн хойно Алтан хөдрийн ойролцоо Монгол 3000 гэсэн байранд түрээсэлж байдаг юм аа. Нэмбаяр захирал ажилчдаа санаа тавихгүй хаагур юу хийгээд яваад байгаа юм бэ? Уурхай руу явах ажилчид битгий яваач хуурдагдаад байна шүү дээ гэсэн байна. Ингээ цалингийн өгдөг. 6, 7, 8, 9, 10 сарын цалин байхгүй. Уурхад ажилтсан энэ хүмүүс цалингууд ихэрчд яах юм? За нийслэлийн өмчийн харилцааны дараа Төмрөтөр танаа сонгон харган дүүргийн газрын байцаагч Бацөрөг гэдэг хүнийг олж өгөөч. Бүтэн 3 сар ягаад олцсонгүй уцаа авахгүй юм аа гэж. Төрийн албаагч хайгаад олдохгүй шүү. Батүл хотын захирагч хотыг завшигч юм аа гэсэн байна. За ардсан намыг хөвчлийн аян 2 амжилттай хэрэгжиж байна. Монголчуудаа энэ бузарлын өөрчлөлтийг мартаж болохгүй шүү л гэж байна. За энэ автобус арай дэндүү явж байна. Золтой л өнөөдөр спортын төв ордны урд гарцсан дээр автобусанд дайруулаад өгчихсөнгүй. Би зам дээр үхмээргүй байна гэж жолооч нартай хандаж хэлье. Ялангуяа автобусны жолооч нарт хандаж хэлэхэд чиний хүүхэд ах トゥ хамаатан садан чинь бас гарцсан дээр явж байгаа шүү дээ гэсэн байна. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Дундгов аймгийн New Эрхэм гэх компани 2014 оны 7 дугаар сард нийтийн бие засах 4 ширхэг байрны тендерийг авч туслан гүйцэтгэгчээр Монгол улсын харуулсан гинөө. За энийг бүх хүн юм байна туслан гүйцэтгэгчээр. Тэгэд ингээд ажилуулсан юм а цалингаа өгдөг гинэ. Одоо болтол. Бүх ажлаа хийгээд дууссан New Эрхэм компани ноён захирал та чихгүй толгойтой биш бол нойрноосоос ирж хохирсон нутгийн иргэдийн цалин өгч буян болооч. Ядарсан бид аргаан барж амьдрч байна. Одоо New Эрхэм компани Дундгов аймгийн Хонгор суманд төрийн банкны барилгыг бас барьж байгаа гэсэн. Хонгорын ард иргэдээ та нөхөд цалин мөнгөө бидэн шиг авч чадахгүй болохгүй. Сонор сэрэмжтэй болгоомжтой байцгаагаараа
Дундгой аймгийн Хэсгэрэгдээс болооч гэдэг ийм захиа бичиж ирүүлсэн. Ерөөсөө цалин өгдөг байгууллага байхгүй боллоо. За энэ бүр хэрэг сэтэрлээ манайх Баян Монголд байдаг манай охиныг хятад ажилчид явуулахгүй мөнгө өгнө гэд өдөж дууцсан гэсэн зайсангаар дүүрэн хятад ажилчид зөндөө байна гэсэн байна. За энэ төр засаг Филатовоогоос хойш хүүхдийн төлөө яг юу хийсэн юм бэ? Харин ч паркийн газрыг булаах, сургуулийн газрыг танах зэрэгээр дандаа л хүүхдүүдийн хоолыг булааж идсээр ирсэн шүү дээ. Удахгүй найрамд цусланг авах байх та гэсэн бай. За бас нэг бодцсон л байгаа билгүй? За өчнөө олон сэтгэлдлүүдтэй өчнөө олон загталч бас үлдээд ах шиг байна. Тэгтээ. Өнөөдрийн цаг бол өстой өчүүх юм аа. Нэвтрүүлэг бас хоцроод их чиний яриа бас болт юм аа. Цагаас өмнө дуусчих юм. 18 цаг 42 минутанд нэвтрүүлэг өндөрлөж байгаа юм байна. 5 гарагийн Монгол комментэд нэгдсэн нийслэл үзэгчдэд баярлалаа. Та бүдгийн санс сэтгэлийг маргааш бас үргэлжлүүлээд дуулгаа танилцуулаад явъя. Тэгээ бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээ усаар угаавал хэрэгүү гэсэн үг байдгийн. Тэгээд Монгол комментэд нэгдэж нийлж санс сэтгэлдээ цензургүй илгээгээр үзэгчтэй гэдгийг дахиад тодтогч уламжлая. Урайгаа гэлээд нэвтрүүлгээ өндөрлөё. За Монгол комментэд нэгдэцгээе.